Ходог товлгаадын үлгийн нутаг Завхан аймгийн Яруу сумаас анхны гэвш цогромб дээдийн номын эрхэм цолтон тодорлоо. Батсүрийн Эрхэм Баатар нь Энтэг улсын Балдан Брэвэн Гомон Дацангийн 16 зиндаг дүүргэж тус Дацангийн хам ламын айл дүртайгаар гэвш цогромбын мяндгийг хүртэхээр болоод байна. Эрхэм Баатар нь 1982 онд төрсөн. Түүний эцэг Яруу сумын Хиц Улаанбагийн өвгүүл Батсүр нь 5 настай бяцхан хүүгэн нутгийн номтой лам гаа багш бүдэ бужаад шав болгон гэрээр төв дүсэг заалгасан нь Эдүгэгийн гэвш цогромбын Эрдэм номын анхны шонг татжээ. Тэрээр Яруу сумын дунд сургуульд 1990 онд элсэн суралцсан бөгөөд 2003 оноос Монголын Бурхан шашинтны төв гандан дэгшлийн хийдийн Буддын гүн ухааны Дашчомбэл дацанд шавлан суралцж 2005 онд агш дээдс гавж зундүү жамцын айлдвартайгаар Энтэг улс дахь Балдан Брэвэн Гомон Дацанг зорьсон анхны лам хуврагуудын нэг юм а. Балдан Брэвэн даш Гомон Дацанд Брэвэн түүсэр Эрэмбүүчи лувсан дамб Лаарамб Ёндан жамц Хансур Лаарамб Ёндан дамчоо Лаарамб лувсан жалцсан Лаарамб жавцсан дорж Лаарамб Ёндан тэргүүтэй нэр тэрдэмтэн багш нарын удирдлагаар Буддын гүн ухааны 5 ботид номыг гүнзгийрүүлэн судалсан. 2008 онд Намдал буюу Нотол хуй ухаан, 2013 онд Дээрхийн гигантэн 14-р далай багшаас Гэлүн сахил хүртсэн. 2016 онд Парчин буюу Бэлэг бармид номын дамжаа барьсан. 2021 онд Балдан Брэвэн даш Гомон Дацангийн 5 ботын 16 зиндаг бүрэн дүүргээд гэвш цогромбын дамжаа барихаар төлөвлөд байна. Гэвш цогром Батсүрийн Эрхэм Баатар 20 гаруй жилийн турш дээдийн номд шамдан суралцж Буддын гүн ухааны эрдэмт мэрэгшиж 17 дугаар жарны хөвгчөн модон могоожил 2025 оны 11-р сарын 21-ээс 22-ны өдрүүдэд өмнөд Энтэг дэх Балдан Брэвэн даш Гомон Дацанд гэвш цогромбын хурал уруулахаар боллоо. Гэвш цогромбын дамжаа барих гэдэг нь Бурхны шашны Судрын аймгийн 5 бот номыг үзэж судлан гүйцээсэн буюу Судрын аймгийн номыг суралцж төгссөн эрхэм лам хуврагуудын шашны зэрэг цол хамгаалах номын хорим юм. Гэвш цогромб гэдэг нь Цанид чойрын 5 ботын 16 зиндаг бүрэн дүүргээд гэвш Лаарамб дамжаанд суралцсан 10 бэрх буюу Бурхны шашны их 5 ухаан, баг 5 ухаан тэргүүнтэн гол судар тайлбарыг судалж нэвтрхий мэрэгсэн хуврагт олгодог эрдмийн зэрэг цол билээ. Монголын Бурхны шашинд олон сайхан түүхэн баяртай үйл тохиож байгаагийн нэг бол Батсүрийн Эрхэм Баатар хэмээх шав маань дээдийн номыг нутагтаа дээдс багш нараар анх заалгаж эхлээд улмаар өмнөд Энтэгэд оршиж байгаа олон мэрэгдийн орон болсон Гомон Дацанд Буддын гүн ухаан Чойрын номыг үсгээр очиж суралцж байсан одоо саяхан юм шиг санагдаж олон жил өнгөрсөн байна. Ингээд 2023 онд Гэлүгийн Лаарамбын их шалгалтанд явж эхлээд 2025 онд одоо цогромбын дамжаа барьж номоо дүүргэж байгаа энэ баярт үйл бол Монголын Бурхны шашинд одоо тохиож байгаа сайхан баярт үйлүүдийн нэг гарцаагүй мó. Эрхэм Баатрыг бол би мэднэ, урд нь уулзч байсан. За энэ одоо лам дүү маань цаашлаад шинжлэх ухааны үүднээс Буддын гүн ухааныг судлахад Бурхан шашин номынхоо үүднээс шашин амтны тусыг гүйцэлдүүлэн бүтээхэд ихээхэн чухал үүрэгтэй ийм эрдэмтэн лам болж байна гэсэн үг. Тэгэхээр энийг бол одоо эрдэм шинжилгээний ажилтан судлаачийн хувьд бол би сайн ойлгож байгаа. Ямар их том ажлыг гүйцэтгэсэн байна. Ямар их цаг хугацааг зөвхөн энэ судалгатгуундаа голлож зарцуулсан байна. Ямар их хөлс хүч хөдөлмөр гаргаж өдий зэрэг төрсөн байна гэдэг. Тийм учраас энэ бол зөвхөн одоо Завхан аймгийн хэмжээний асуудал биш, үндэсний одоо шашны өндөр боловсролтой лам боловсон хүчин бэлтгэгдэж байгаад бол энэ бас чухал
хувь нэмэр болно гэдэг дээр бол эргэлзэх зүйлгүй юм аа. Манай Завхан аймаг бол одоо олон хотогтуудтай. Ер нь бол монголчууд бол их сайхан бурхан шашнаа шүтдэг, дээдэлдэг. Ийм болохоор зэрэг эрдэмтэй сайхан хүмүүсээр бол нутгийнхан маань бол их бахархаж идэг. Тэгээд манай нутгийн бахархал болсон сайхан залуу Батсуурын Эрхэнбаатар гэж одоо бага наснаас ахгуулаад олон жил энэ итгэгд ингээд сураад 20 гаруй жил сураад одоо ингээд эрдэм ном сайхан тэгшрээд одоо ирсэн ингээд Монголын их том юм одоо соён гэгэрүүлэгч шашны том зүтгэлтэн манай нутгаас ингээд төрж байгаад л бас бахархах, баярлах ийм сэтгэл төрж байна. Намар одоо 11 сард бол тэгээ номын хорим гэж 2000 лам нар ном уншсан их том баяр одоо энэ цолныхын төлөө том баяр тэмдэглэх юм байна. Тэр зэрэг ямар ч байсан манай нутгаас тийм сайхан залуу гарч ирж байхад манайхан бол их сайхан сэтгэлээсээ тэр хүнийг ингэж сүсэглэн бишрээ тэгээд даган байсараа гэж одоо уриалж байна. Гавж цогром ларамбай дамжаа барихад энэ нөрөө олон хүний ач тусаар багш бурхад олон лам хуураг хий дорон энэ бүгдийн ач тусаар энэ олон жил одоо ном үтсэн түүний үр дүн гэж үздэг. Багш нар маань бидэнд бүх цагаа нэг ч үн төлбөргүй ингэж одоо бидний төлөө буйны сэтгэлээр одоо ном зааж биднийг өдий зэгтэй болгож өгсөн. Тийм болохоор энэ ачийг хариулах жаахан ч гэсэн боломж нөгөө талаасаа манай ламын ах トゥ ойр дотны хүмүүс бүгдийн л бас сайхан сэтгэл ерөөлийн хүчээр энэ лам өнөөдөр энэ төвшөнд хүрсэн байгаа. Тэгвэл тэр хүмүүстэй ч гэсэн бас ирээдүйн сайн сайхан явах ерөөлийн тавиулах тэр хүмүүсээ бас нэг залуурах ийм боломжийг олох үүднээс хуруулдаг. Тэнд бас ерөөл тавьдаг, мөргөл хийдэг ийм олон жил ер нь цаасан дээр бичээгүй боловч байдаг. Тэгээ энд бас хүсэж байгаа мдээгүй таниагүй байж бод ойлгосон хүн байвал энэ сайхан боломж байдаг юм а гэдгийг би өөрийн биеэр үзэж 2017 онд энэ ларам цол хамгаалах одоо баяраа тэнд хийж эндээс Монголоос 80 гаруй хүн очиж байсан. Ингээд бид энэ тэгэхэд мөргөл хийж одоо манай гэрийнхэн бүгдээрээ л очиж тэр үед бас би тэр хүмүүсээ ганц энэ нас гэлтгүү дараа дараагийн төрөлч гэсэн тустай ингэж бодоорой ингэж өрөөл тавиараа гэж хамтдаа буян хийж байсан. Одоо олон хүмүүс тэр их сайхан байсан гэж дурсаж баясж үйдэг юм байна лээ. Тэгэд ийм бас боломж байдаг юм а гэдгийг би та бүхэнд мэдээгүй хүн байвал одоо мэдээд эргэлзсэн хүн байвал бас хэрэгтэй болов уу гэж энийг хэлж байгаа маа. Одоо нутгийн ард түмэн одоо та бүгд бас энэ ламынхаа одоо буянд одоо даган баясаж аль одоо чадах чинээгээр оролцож буянгийн даган баясвал их цаглагшин ёс буян хураанаа. Тэгээд өвдөө одоо буяных нь ажил улам сайхан өөдрөг одоо урд сурж ирсэн эдэн мэдлэгээ энэ эх орондоо одоо ард түмэндээ улам одоо шашнаа гэдэг дэлгэрүүлэх, гэгэрүүлэх энэ үүсэт нь улам их амжилт хүсье. Энийг улам сайхан дэлгэрүүлэх байхаа гэж одоо бодож байна.